Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ алдарч жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон The Blood Diamond гэдэг киноны товчлыг сонсноо. Киноны маань үйл явдал авилгалд идэвхсэн, за тэгэл дотоодын иргэний дайн нэрвэгдсэн, за хүний эрх мэрхийн хэвсэгч байхгүй болсон Сиралион улсад хууль бус алмазны бизнес яаж явагддаг, хүмүүс яаж хохирж үлддэг талаар тодорхой харуулдаг болохоор та хэд маань ч гэсэн нэлээд сонирхолтой байх хаа. За одоо кино руу орцгоё. 1999 он Сиралион улс. Хотоос нэлээд зайдуухан омгоороо Африкууд амьдардаг да. Яг л нэг тийм омгийн хувьд инgiйлэгэн өглөө эхэлж илаа. Манай гол төр болох Соломон гэдэг энэ залуу эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд норимглоод босгүй байгаа хүүгээ загинж босгоод сургууль руу хөтөлж алхангаа миний хөө хичээл намаа сайн игээд боловсралтай хүн болох хэрэгтэй шүү. Гэх мэтээр ярьж байгаагаас харахад хэдий омгоороо амьдардаг загасчин ч гэсэн хүүгийнхээ боловсралд ямар их анхаардаг халамжтай аав бэ гэдг нь мэдэгднэ. Сургууль нь нэлээд зайтай байдаг бололтой нэлээд алхаад байж идэл засгийн газрын эсрэг тэмцэгчд гээд пикап машин хөлгөлж бууш идэм агссан заварг хагас галзуу гэж хэлж болохоор үл бүдэгнөхтүүд бөөнбөөнөрөө тэдний омг руу дайраад эхэллээ. Энэ бүхнийг харсан Соломон хүүгээ хөдлөн гэрлүүгээ гяз гүйжчоод эхнэр хүүхдүүдээ ямар тааш тэндээс гяз цухталгаж чаднаа. Даан ч өөрөө нөгөө нөхдүүдэд баригдчихнаа. За тэгээд нөгөө зэвсэгт итгээд үдчин тэнд байгаа эр хүснүүдийг том жижиг гэлтгүү жигсаад зогсоолоо. Тэдний удирдагч нь болтой нөхөр тэгсэн хэлж байна. Гаргүй бол та нар сонгол өгч чадахгүй. Гэт нөгөө зогсож исэн хүмүүс чинь ээлжэлжээр нь гарыг нь шууд заазураар тастаад эхлэв. Зэрлэг новшнууд юм да. Соломоны ээлж ирэхэд нөгөө удирдагч нь байж да. Наадхаа уурхаар аваад яв. Гэж хэлэхэд манай хүний гарыг ашгүй тасцсангүй зарим залуусын хамтаар машины твшинд ачнаа. Энэ нөхдүүд арай би хасаатай томхон биетэнүүдийг нь уурхай тавиачиж хар ажил хийх гэж байгаа юм гинэ. Яг энэ үеэр нэгэн олон улсын байгууллага дээр хурал болж байна. Сиралионд алмазны уурхаанууд хууль бусаар алмаз залбарлоод олсон ашгаараа засгийн газрын эсрэг бүлэглэлүүдийг санхүүжүүлээд байна гэх зэрэгээр хоорондоо ярилцж байна. Нөгөө удирдагч нөхөрчөө нөгөө омгоос авчиж залуучуудад чинь нэг жижигхэн алмазны уурхай дээр авчираад алмаз цайлгуулж гин шүү. Тэнд байгаа залуус алмаз зөөж магадгүйгээд шороонуудыг шигшин үдсээр л байлаа. Тэгсэн нэг залуу нэг жижигхэн алмаз олсноо хүний нүд хариулж агаад амандаа хийж нуух гэж оролцсон ч нөгөө заваа удирдагч чинь энэ үйлдэлийг харчлахгүй яах вэ? Хурч ирснээ загаргаад өчгөөл гэж байна. Манай хүн ч нэгэд баригдсан болохоор амнаасаа алмазаа гаргаад өгөх үед юу ч бодлого буудаж өрхнөө. Эндээс харахад энэ удирдагч нөхөр эд баялагын төлөө хүний амийг бол юм чинээ боддгоо нөхөр гэдэг нь харагданаа. Дүрсэлэгдэн манай бас нэг гол дүр болох Ди Каприох онгоцоор бууж ирж байна. Тэгснээ бас нэг зэвсэгт бүлэглэлийн удирдагч бололтой нэг жижигхэн хар нөхөртэй зэвсэг наймаалцж байгаа бололтой төлбөрөө алмазаар авч шүү. Ахгүй энэ хідэд зэвсэг наймаалцаад авсан алмазаа хилээр эвтэйхэн гаргачих гад баахан хонь ямааны ярьсан дунд нууж оёод малчтаа туулгацсан явж итэл хилийн зэргийг харснаа энд юу гэж яваа гээл асууж шалгаагаад гэлнэ. Ди Каприох ч олон жил алмаз оруулж гаргаж ирсэн туршлагатай хүн болохоор би National Geographic-ийн зурагч байгаа мó. Энэ малчин хүмүүсийн амьдралын талаар зураг аваад явж гин. Гэтэл манай хүнд итгэсэнгүй. Бүр хамаг юм нэгжиж тэгснээ нөгөө алмаз нуусах хоньнуудыг нь барьж аваад манай ах жинхнээсээ юу хийж яваанд баригдчихсан тэрэ. Ди Каприох тэр эдийг авилгалчих санаатай хідэн алмаз өгснөө. Ингээд намайг явуулчих болохгүй мó гэж хэлсэн ч ахын алмазуудыг нь хурааж аваад шород хийжгэн тэрэ. Энэ үед манай Соломон алмазны уурхай дээр өдөр шөнжин ажилласаар л. Гэтэл яг энэ өдөр Аз түүнийг байсан үгэлтэй нэг том ягаан алмаз олчноо. Цэргүүдийн нүдийг хариулж агаад хөлнийхөө уран завсар хавчууллаа. Азар хинч ханзаараг болтой. Би засчаад ирээ гэж хэлээд ойролцоох бутан донд өнөөх том алмазаа нуух гэжсэн ч яг нөгөө удирдагч нь баригчлгүй яхав. Алимнад алмазаа өгөх гэж байтал засгийн газрын цэргүүдийн дайралтанд өртөөд мань удирдагч өөрөө хүн чархтнаа. Соломон энэ байдлыг ашиглан гяс нөгөө алмазаа тэр хавьд буулж амжина. Тэр үед засгийн газрын цэргүүд тэнд байсан бүх хүнийг баривчлаад аваад явнаа. За тэгсэн Ди Каприох, Соломон, нөгөө заваа удирдагч гуравч нь гуруулаа нэг шоронд орсон бол таарлаа. Бодвол жижигхэн авилгал ихтэй улс байдаг болохоор нэг олон шорон байдгүй хэл та. Энэ үеэр нөгөө заваа удирдагч нь шархаад илэхгүй явж ижил Соломоноос нөгөө алмазаа нэхэстэй. Миний амьдралдаа харсан хамгийн том алмазыг чи олсон биз дээ. Хүмүүсээ наад чинь амар том алмазтай байгаа. Та нар алаач. Энтергээд тэнд байгаа хоригдлуудаар Соломоныг алуулчих санаатай. Том алмаз гэдгийг сонсон Ди Каприогийн нүд бол сэргээл явчлгүй яах вэ? Удалгүй Ди Каприох цудлагдаж буудалсан буудалтай очтол нэг танихгүй нөхөр тууж шүү. Энэ Ди Каприо ч алмаз хонд нууцсан туугаа авчихсан да. Тэр алмаз нь өөрийнх нь биш даргийнх нь алмазнууд юм байна л да. Тэгээд даргийнх нь туслах ирээд нөгөө алмазнуудаа яасан бэ? Алдцсан гэлөө.
Олж өгөхгүй бол дарга чамайг утахгүй өөрөө алах шүү. Энтергээд баахан сүрдүүлж явнаа. Ди Каприо таньдаг мэддэг хүмүүс рүүгээ яриад хахуултыг хахуулж иж Соломоныг ч гэсэн шоронгоос гаргаад авлаа. Ди Каприо далайн эргийн нэг пабд юм уугаа сууж итэл нэг дайжгүй Америк бүсгүй суужихаар найрчих санаатай яриа өдтөл мань бүсгүй сэтгүүлч гэдгээ хэлээд алмаз хууль бусаар хэл давуулах тухай цаашлаад өөрийнх нь даргын тухай нийтлэл бичгээр явж байгааг нь мэдээд манай хүн ч үргээл явчихна. Яг энэ үед манай Соломоны гэрийнхэн явж байгаад нөгөө зэвсэгт бүлэглэлийнхэн чинь баригдаад Соломоны хүүг нөгөө хэд нь гэрийнхнээс нь салгаад хүчээр аваад явчихнаа. Ди Каприо өмнөд Африк руу буцаж очиод өөрийнхөө босстой уулзтал жинэг том алмазтай нөхөр мэднэ гэж сонссон. Тэр алмазаа аваад ирвэл чамд ч гайгүй шан харамж үгүй. Бас тэр өмнөх алмазнуудын ч асуудлыг ч гэсэн мартъя. Одоо яваад тэр том алмазаа надад аваад ир гэж тушаана. Ди Каприо Соломоныг хайсаар байгаад олж уулзаад нөгөө том алмазныхын тухай асуухад Соломон би ямар ч алмаз олоогүй гэд таг үрийгээстэй. Удалгүй нөгөө далайн эргийн хажуугийн паб дээр очиод нууцаар гарбуу худалдаж авч явах үедээ нөгөө эртээ таарсан Америк сэтгүүлч бүсгүйтэйгээ дахин таарад мань хоёр илүү дотн танилцсан ганц хоёр пив хувааж унгаа бас бүжиглээстэй. Дүрсэлэгдэн Соломоны хүүг барьцаасан нөхдүүд чинь ер нь лентиндээс баахан хүүхэд тулгаалж авчирсан бололтой бүгдд нь яаж хүн алах талаар зааж сургаж бүр буу бариулж байгаад хүчээр хүн алуулнаа. Энэ нөхдүүд өөрсдийнхөө бүлэглэлд энэ хүүхдүүдийг ашиглахаар авчирсан нь энэ байжээ. Тэгсэн нөгөө зэвэн удирдагч чинь шоронгоос гараад ирсэн бололтой. Соломоны хүүдээр ирснээ нэг сайн хүний дүр эсгээд хүн алах нь зүгээр энтергээд бүр тархийг нь уугааж өгч шүү. Ди Каприо ах маань Соломон дээр дахиж ирж уулзаад нөгөө л алмазаа ярихад Соломон юу ч ярихгүй гүрийгээстэй. Ах чилж гинэ. Би чамайг шоронгоос гаргасан хүн чинь байна. Хэрвээ чи надад тэр алмазаа өгвөл би гэрийнхний чи олж өгье. Ямар вэ? Гэхэд гэр бүл гэдэг үг сонсон Соломон ч бодлогшроод явчихнаа. Тэгсэн яг энэ үеэр нөгөө зэрлэг зэвсэгт бүлэглэлийнхэн чинь хот руу дараад ороод ирхэн тэр. Харагцсан хүн болгон руугаа гал нээж эн тэнд машин тэрэг дэлбрээд ердөөсөө хөл толгойн олдохгүй бужигнж эхэлнэ. Тэгсэн нөгөө талаас нь засгийн газрын цэргүүд бас гарч ирээд хоорондоо буудалцаж гарнаа. Дунд нь өчнөө энгийн иргэн буудуулж өгөхөстэй. Миний саналыг зөвшөөрөх юм уу яах юм? Алин хурдлаач гэд бас тулгаад байгаамаа. Соломонч за дүрсэн ирг гэд ахын тавиад байгаа саналын зөвшөөрчнөө. Соломонч ахыг даган энэ тэнд нуугдан гүсээр овоо тэнсэн сумд буудулцсангүй. Ди Каприо ах угаасаа өмнө тусгай ажиллагаа амтэрд явдаг бэлтгэгдсэн цэрэг байсан гэсэндээ бүр шал өөрөө шүү. Манай хоёр явсаар нэг хуучин байшин руу ортол хүүхэд хөгшөд эмэгтэйчүүд гээд зөндөөхэн хөөрхий бүлтийцэн айцсан байж гинэ. Хаалганы завсраар хартал зэвсэгт бүлэглэлийнхэн цэргүүдийг яргалан алж байгаа дүрс харагдана. Цэргүүд ялагдан хот тэр чигтээ зэвсэгт бүлэглэлийнхний гарт орлоо. Мань хоёр шин дөлөөр хотоос гарах үеэр зэвсэгт бүлэглэлийн гишүүд болох баахан мансуур цогцсон жоохон хүмүүс энэ тэндгүү. Соломоны хүүгэл ийм болгочих гээд байгаа штэ бурхан минь. Манай хоёр явсаар маргааш өглөө нь хотоос гардаг жижиг гүрэн дээр иртэл зэвсэгт бүлэглэлийн хоёр гишүүн сууж байна. Ах хүү туршлагатай болохоор Соломонд буугч өөрийгөө олзны хүмүүстээр жүжиглж очсноо тэнд байгаа нөхдүүдийг гяс буудаж өрхнө. Ахын буудах чадварыг харсан Соломон зад данж зүгээр нэг хүн биш байна гэдгийг ойлгох шиг. Ди Каприо Соломоныг дагуулсаар нэг жижиг дөрвөгчдийн хуаран шиг газар ирээд гэр бүлийнх нь байна уу гэж шалгуултал нэрсэнд байсангүй. Ямар ч тач энд байхгүй бололтой. Тэгсэн ашгүй эртээ танилцдаг сэтгүүлч бүсгүйтэй таарад авлаа шүү. Тэгснэ ах хэлж байна. За би чиний тэр нийтлэлчин хэрэгтэй мэдээллүүдийг бүгдийг өгье. Харин чи эхлээд энэ Африк залууд гэрийнхнийг нь болоход тусал гэж авнаа. Сэтгүүлч бүсгүй Ди Каприо ахыг энэ хар залууг ашиглан ямар нэгэн болохгүй юм хийх гээд байна гэдгийг мэдчихсэн ч гэсэн хүн чанарын зулгаагаад Соломоны гэрийнхнийг хайж өгөхөр болно. Ингээд манхэд нэстэг тэргээр нисээр бүр том дөрвөгчдийн хооронд ирэхэд ашгүй Соломоны гэрийнхэн тэнд байж шүү. Манай хүнч хашааны наан цаана эхнэрээ өхнөө хараад бөөн баяр босон ч гэсэн хүүн байсангүй. Хүү маань хачаав гэхэд эхнэр нь дуурч чадахгүй. Хүү маань хаана вэ? Энтергээд бөөн болтол тэнд байгаа цэргүүд ирээд мань хүнийг номхотхноо. Соломоны гэрийнхнийг иргэний дайн дуустал тэндээс гарахгүй гэсэн болохоор Соломон нөгөө хоёртой хамт нэстэг тэргээр буцаж байгаа хэсэг харагданаа. Өөрийнх нь хайртай хүн байхгүй болсон болохоор одоо ямар ч алдах зүйлгүй болсон тэрээр шууд л би тэнд алмазыг чинь нуусан гэд Ди Каприо нөгөө барьжлыг онгоцсноос зааж өгнө. Тэр алмазыг нуусан газрыг одоо засгийн газрынхан битүүмжлээд нилээн чанга хамгаалалт гаргацсан болохоор шууд яваад очих боломжгүй байгаа юм л да. Ингээд бааз дээр ирэхэд Соломон Ди Каприо ахад хүүгийнхээ талаар гуниглан яриад ямар сайн хүү байсан тухай дурдан хүүгээ өглөө болгон 10 км газар хөдлөөд байнга сургуульд нь хүргэж өгөхдөө эрдэм номтой бусдад тусалдаг сайн хүн болохыг хүсдэг байсан тухайгаа ярина.
Дикаприо харин энэ яриаг нь ойлгож байгаа мó бүүмэд толгойд нь алмаазнаас өөр юм ер нь бодогдгүй шахуун шүү дээ. Дикаприо сэтгүүлч бүсгүйд Соломоныг зураглаач гэд өөрийг нь харин сэтгүүлчгээд тэр хориглогдсон бүс рүү нэвтрүүлээд өгөөч гэж гуйна. Яагаад мань сэтгүүлч бүсгүйгээс ингэж гуугаад байгаа вэ гэхээр энэ бүсгүй өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын тусгай үнэлэхтэй мэн л да. Ийм үнэлэхтэй бол ер нь энд хаан шиг л хаашаал бол хаашаа нэвтэрч чаддсан байна. Ингээл ахгүй байгаа байхгүй юу? Сэтгүүлч бүсгүй үгүй гэхэд ах зөрүүлээд нөгөө хөсөөдөлсөн хууль бус алмаз залбирлалт яаж явагддаг, бас ард нь ямар шуухан нөхдүүд байдаг талаар хальт сухуулгана. Тэгснээр бүр алмазны хууль бус 8-нд холбоотой бүх хүмүүсийн уг нэр, банкны дан центр гээд асар чухал мэдээлэл агуулсан дэвтрээ хүртэл өгдөг. Ингээд их ялтчгүй хариуд нь Соломон тэр хоёрыг аваад нөгөө айхтар алмаз булаастай байгаа газар руу очихоор автобусанд сууцгаана. Дотор нь баахан сурвалжлагч сэтгүүлч нар явж байна. Ингээд сэтгүүлч нарын цуваа явж итэл нөгөө зэвсэгт бүлэглэлийнхэн чинь цуваараа халтаад бөөн буудалцсан болоод эхлэв шүү. Дикаприо сэргэлийн болохоор тэнд байсан нэг машиныг нь унаад Соломон нөгөө сэтгүүлч за тэгээ тэнд байсан мэрсэр хүмүүсийг чихж аваад тэндээс цухтаж амжинаа. Энэ үеэр дүрсэлгдэн Соломоны хүүг барьцаасан нөхдүүд барьцаасан хүүхдүүддээ нэр энтер өгөөд бүр хамаг тархийг амжилттай угаасан бололтой. Нөгөө хүүхдүүд нь бүр буу бариад ойролцоох тосгон дээр очиж хүмүүсийг нь хайрлах сэтгэлгүйгээр шүрцгээж илаа. Эрдэм номтой болох гээд аавыгаа хөтлөөд явж исэн хүү одоо хүн алж мансуурсан алуурчин болж хувиржээ. Манай зэвсэгт бүлэглэлийнхнаас арайг зүхтаан нэг ширэнг рүү ороод юм өргөөд машин цаашаахгүй. Буугаад алхаад явж итэл нутгийн эцэд болтой бас л зэвсэг агсан хідэн эвгүй царайтай нөхдүүдтэй таарна. Тэгтэл овоо сэтгүүлч бүсгүйч нь мань нөхдүүдийн нэгэнтэй нь хил ам олов бололтой. Буу зэвсгээ буулгаад манай хэдийг урайлахын хүлээж авч шүү. Ингээд манай эдэг дагуулад явж байгаад нэг байшин дээр ирнэ. Амар газар байх юм болов гэсэн чинь бүр баахан хөөрхөн хүүхдүүд энд ч тоглоод тэнд ч гүйлдээд энэ газрын эзэн гээд нэг нүдэнд дулаахан урайлгахаах манай гурвыг хүлээн авч уулзнаа. Энэ эзэн гээд хүн өөрөө сүмийн номлогч юм байна л да. Тэгээд энд нэг байшин байгуулад зэвсэгт бүлэглэлд байсан цэрэг хүүхдүүдийг энд авчираад хооллож унтлаад дахин боловсрал эзэмшүүлдэг мундаг юм иж байгаа юм байна. Хүүхдүүдийг эрдэм номтой мэдлэгтэй болохын төлөө чадхаараа л хичээж яваа хүн болж таарна. Энэ дайн дажин алаан хиданаар дүүрсэн газар ийм сайн зүйл хийж байгаа хүнийг хараад Дикаприо тэр оройноо нэлээд олон зүйлд эргэцүүлж онноо. Маргааш өглөө нь номлогч ах манай гурыг машиндаа суулгацсан тэр хаваа үзүүлж явтал зэвсэгт бүлэглэлийн хүүхдүүдэд буудуулчнаа. Ахыг эмнэлэг төрөхээр болж ойролцоох өмнөд Африкийн цэргийн бааз руу манхид яваад очноо. Эндээс Дикаприо Соломон хоёр нөгөө алмаз нуусан газар руугаа явхаар болж сэтгүүлч бүсгүй дөрвөстийн хуаран руугаа буцхааруулноо. Энэ үеэр Дикаприо бүсгүй тандан тэр дэвтэр дээр байгаа хүмүүсийг ил гаргаад энэ муухай алмазны намайг зогсоогоорой гэж хэлэхэд бүсгүй түүнийг ирэхээр хамт хундаг юм уу гэж хэлэх нь манай хоёр одоо л бие бинийгээ ойлгож нэг зоригтой болсон мэт харагдана. Ингээд Дикаприо Соломоныг аваад алмаз нуусан газар руугаа яран гүн. Шүн нөгөө газар руугаа баргалд өгчөтөл нөгөө зэвсэгт бүлэглэлийн жоох хүүхдүүд чинь урдаас нь буудаж шүү. Арайч буудулцсангүй манай хоёр. Тэгсэн Соломон хүүтэйгээ адилхан хүү тэднэр дунд харсан гэж авнаа. Манай хоёр үргэлжлүүлэн нөгөө газар руугаа явсаар л Соломоны омгийнхан амьдардаг байсан газраар дайр явж итэл Соломон хүүгээ хайхаар ойрхон байх зэвсэгт бүлэглэлийнхний байгаа газар руу очно гэж зөрүүдлэхэд манай Дикаприо алмаз байгаа газар руугаа явна гэд мань хоёр бүр барьцалдаад авнаа. Тэр үед Соломон тэндээс хүүгээ очиж магад гэдгийг уйлан Дикаприод хэлэх үед Дикаприо ах бас хүн юм гэсэндээ сэтгэл нь жоохон ч гэсэн уйрсан уу яасан шүн болоход тийшээ очихоор болно. Ингээд манай хоёр бороо асгасан тэр шөндөө зэвсэгт бүлэглэлийнхний байрны ойролцоох уулан дээр очино. Дикаприо Соломонд хандан цэргийн онгоц нааш нь явуулаад ийшээ дайралт хэлгэв. Тэгэд бужигнах үеэр нь хоёлаа хүүхч аваад сухтыг. Гэхэд мань хүн зөвшөөрнө. Ингээд танилаараа дамжуулан ярьсаар үүрээр ийшээ цэргийн онгоцоор дайралт хийхээр болно. Ингээд ядарсан хоёр тэндээ нам унтаад өгнө. Нэг сэрээ тартал Соломон байдгүй. Хүүгээ удаад нойр нь хүрхгүй байсан Соломон ганцаараа уулнаас буугаад зэвсэгт бүлэглэлийнхний байр руу сим яваад очтол хүүн тэнд пивентер ууцсан бүтгүү гаруудтай хүзэр тоглосон шигээ сууж гинэ. Хүүгээ аваад гарах гэтэл хүүн аав руугаа урилж уурлаад бүр буу шагааж шүү. Ингээд Соломон тэрэд баригдчихнаа. Маргааш өглөө нөгөө зэв удирдагч нь Соломоныг нөгөө алмаз нуусан газраас ааж өг. Эсвэл хүүг чинь ална гэд хүүгийнх нь холоонд хутга тулгахад аргагүй өрхөнд яа гэлгжээтэл нөгөө цэргийнхэн онгоцоороо дайралт хийснээр бөөн буудалцаан болоо явчихнаа. Энэ үеэр уурандаа багтарж ядсан Соломон зэвэн удирдагчийг нэг сайн гөвшөөд алж орхино. Манай Дикаприоч буудалцаан дундаар гүйсээр Соломоны хүүг амьдминд аварч чаднаа. Тэгтээ энэ онгоцоор дайралт хийсэн хүмүүс нь яг улсын цэргүүд биш нөгөө Дикаприогийн боссын хувийн цэргүүд байсан юм байлээ.
Тэгснэ Ди Каприогийн босс бууж ирснээр Соломоноос нөгөө алмазаа өгөхийг шаарднаа. Чоны амнаас гараад барын аманд орно гэдэг шиг өгөхгүй бол хүүгч наална гэж нөгөө зөвөн өдөрдөгчээс ямар ч ялгаагүй яриад эхэлнэ. Яасан ч зүймдээ. Ингээд явсаар Соломон хамгийн анх алмазаа нуусан газраа ирээд алмазаа ухчгарнаа. Яг энэ үеэр Ди Каприо угаасаа эзнийхээ ямар муухай хүн гэдгийг мэдэх болохоор угаасаа л алмазыг өгсөн өгөөгүй Соломоныг алахыг мэдж байгаа болохоор дохиогоор Соломонд түр ээжи гэсэн утгатай зүйл хэлдэг. Ингээд өөртөө нуусан байсан буугаараа боссийнхоо хэдэн зэргүүдийг босстойгоо хамт буудаж унагсан ч Ди Каприо гидсэн тус газраа шарх авжээ. Газар унсан бууг авсан Соломоны хүү буугаараа Ди Каприог чиглүүлэх үеэр аав нь түүнийг буудаж болохгүй гэдгийг хэлээд хүүгээ тэрвэр авнаа. Буудалцааныг сонссон Ди Каприогийн боссын зэргүүд манай гурийн зүг ирж исэн болохоор тэндээс яран зүхтнаа. Ди Каприо өөрийнхөө танил нисгэгч рүү яриад тэнд байх уулын дээр уулзахаар тохирлоо. Соломон ч хэлсэндээ үрсэн Ди Каприохад өнөөх том алмазаа эцэст нь нэг өгнө. Ингээд уулын өрөө рүү явах замдаа Ди Каприо шархаад илгүй явж чадахгүй байхад Соломон түүнийг үрээч болтгой хамаг хүчээ гарган уул өд мацхуур Ди Каприо үнэхээр шархаад илгүй зөөртэй байлаа. Тэгээд угаасаа эндээс цааш явж чадахгүйгээ мэдсэн Ди Каприо хувь тавилантайгаа эвлэрэн Соломонд алмазыг нь буцааж өгөөд өөрийг нь орхиод уулын өрөө рүү гарч онгоцсон суухыг сануулнаа. Тэгснээ өөрийнхөө гар бууг асгөөд тэр онгоцны нисгэгч гисэн хамаагүй итгэж болохгүй шүү гэж захнаа. Энэ үеэр тэр хэдийн араас хөөжсэн зэргүүд буудаж эхлэхэд Ди Каприо мань хоёрыг гяс яваараа гэж хэлээд өөрөө тэр хэдтэй буудалцсан үлдэхээр боллоо. Ди Каприо нөгөө хэдэн зэргүүдийг нухад тусчгүй яв. Нөгөө сэтгүүлч бүсгүй рүү залгаад авхөө хоёрыг онгоцноос тосч авах хэрэгтэй хэлээд багчигсан хугацаанд өөрчлөн сайн бүсгүйтэй учирсандаа баяртай байгаагаа хэлнэ. Сэтгүүлч бүсгүйч Ди Каприо сүүлийн амьсгалаа ороотол түүний ярихыг чимээгүйхэн сонссоор Ди Каприо жинхүү амьсгал хурааж Соломон хүүгээ аван онгоцын цун нисч буй дүрслэл харагданаа. Энэ үйл явдлаас хэдэн 7 хоногийн дараа Соломон Лондонд ирсэн сэтгүүлч бүсгүйтэй уулзж байгаа хэсэг харагдана. Гэтэл удалгүй нэг машин ирснээр Соломон санал тавьж шүү. Чи нөгөө том алмазаа өгчвөл ийм хэмжээний мөнгө өгье л гин. Соломон зөвшөөрөн дээр нь манай гэр бүлийнхнийг оролдохгүй шүү гэж тохирноо. Тэр өрөөнөө Соломон нөгөө хүнтэй дахин уулзсан алмазыг нь өгөөд мөнгө авч явах үеэр нэг камер дуурах чимээ гарахва сэтгүүлч бүсгүй нууцаар зургийг авчлаа. Соломон сэтгүүлч бүсгүй хоёр албаар энэ хүнд алмазаа заран зургийг нь авч баталгаажуулсан инээжээ. Ингээд удалгүй сэтгүүлч бүсгүй алмазны бохир 8-ны талаар нийтлэлээ гарахва түүний нийтлэлд баатарлагаар амиа алдсан Ди Каприохын зураг хүртэл байлаа. Соломон костюм bijag өмссөн энэ цус алмазны 8-ны талаар олон нийтэд хүрэхээр шүүх хурал руу орж байгаа дүрс гарснаар энэхүү кино маань өндөрлөнө. За ингээд өнөөдрийн бичлэгтэй минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Таалагдсан бол subscribe хийхээ мартаваа.